Самбайцаар үзэгчтэй парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. За өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас та бүхэндээ таймлан танилцуулъя. За өнгөрсөн 7 хоногийн төгсгөлөөр Христийн шашны улаан өндөгний баярын энэ амралтын өдрүүд бол тохиолоо. За энэ үеэр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний зүгээс өнгөрсөн энэ 2022 онд эхэлсэн дайны хугацаанд анх удаага энэ шашны баярыг тохиолдуулаад гал зогсоож байгаа талаараа мэдэгдсэн байгаа. За ингээд ерөнхийдөө Оросын талаас бол улаан өндөгний баяраар түр гал зогсоох энэ мэдээллийг бол хийсэн. За Путиний тухайд бол 30 цагийн хугацаанд түр гал зогсоож байгааг бол зарласан байгаа. За ингээд түүний мэдэгдснээр бол шашны баяртай холбогдуулан түр гал зогсоох ерөнхийлөгчийн тушаал Москвагийн цагаар өнгөрсөн 7 хоногийн бям гарагийн оройн 18 цагаас ням гарагийн шөнө дунд хүртэл үргэлжлэнэ гэж тэрээр мэдэгдсэн. За энэ үеэр цэргийн бүх ажиллагааг зогсоох юм тушаалыг бол засагчдынхэндээ бол өгсөн байгаа. За гэвч Путиний зарласан 30 хоногийн хугацаанд түр гал зогсоох явдлыг зөрчсөн хэмээн талууд нэг харилцсан бол буруутгасан юм аа. За Оросын зэвсэг түвшин түр гал зогсоосон явдлыг Украины Донецк бол Оросын Курскийн бүсэд ням гарагт 3000 орчим удаа зөрчсөн юм. Украины ерөнхийлөгч Зеленский мэдэгдэж Оросын талыг буруутгасан бол Оросын албаны улсын батлан хамгаалах яамны зүгээс Киевээс 900 орчим дрон болон их буугаар давталсныг хариу болгож цохилт үзүүлсэн хэмээн мэдэгдсэн юм аа. За түүнчлэн түр гал зогсоосны дараа цэргийнхэн үүнийг чанд сахиж биелүүлсэн гэдгийг бол Оросын албаны улсын батлан хамгаалах яамны зүгээс нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн. За Кремлийн эвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Путинийг түр гал зогсоож байгаа явдлыг сунгах тушаал бол өгөөгүй юм мэдэгдсэнийг мөн Оросын таас агентлаг мэдээлсэн юм аа. Харин Украины ерөнхийлөгч Зеленский Оросын талыг зөвхөн хувьдаа ашигтай байдлаар түр гал зогсоосон хэмээн буруутгаад Украины зүгээс иргэний зориулалттай дэд бүтцүүдэд алсын зайн тусгалтай буужин болон дроны цохилт үзүүлэх явдлыг хамгийн багадаа 30 хоногийн хугацаанд зогсоох санал санаачлагыг тавьж байна хэмээн бас хариу юм мэдээллийг бол хийсэн. За өөрөөр хэлэх юм бол Украины талаас зөрүүлээд хэсэгчилсэн түр гал зогсоох саналыг бол өнгөрсөн 7 хоногийн сүүлээр тавьсан юм аа. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайнтай холбоотой эерэг мэдээллийг бол мөн хийсэн байгаа. За энэ дайныг түргэн хугацаанд өндөрлүүлэхийг тэрээр зорж байгаа бөгөөд за Орос, Украин улсууд энэ 7 хоногт гэрээ байгуулна гэсэн найдвар бол өндөр байна хэмээн тэрээр мэдэгдсэн байгаа. За ингээд үргэлжлээд үндсэндээ энэ 7 хоногийн турш Америкийн нэгдсэн улсын зүгээс хоёр талын хооронд гал зогсоож, за энэ дайныг зогсоож энхийн гэрээ хэлцээр байгуулах энэ дипломат үйл ажиллагааны хурдаа бол эргээд сэргээж эрчимжүүлж эхэлсэн байна. За дайныг зогсоох асуудлаарх яриа хэлэлцээ Их Британийн нийслэл Лондон хотно энэ 7 хоногт явагдсан. За энэ уулзалтанд Америкийн нэгдсэн улс, Их Британи, Герман, Франц, Украин улсуудын албаныхан бол оролцсон байгаа. За энэ үеийн 7 хоногт мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай иш төлөөлөгч Стив Виткоф Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй дөрөвт удаага Москва хотно уулзаад байгаа юм аа. За Америкийн нэгдсэн улсын зүгээс өмнө нь альва нөхцөл болцолгүй 30 хоногийн хугацаанд шууд гал зогсоож за ингээ үргэлжлүүлээд дайныг өндөрлүүлж урт хугацаанд их тайвныг зогслох яриа хэлэлцээг явуулах төлөвлөгөөг анх гаргаад за тэрхүү төлөвлөгөөнийхөө дагуу дайдагч талуудад санал тавьж за тэгээд Украин улс үүнд нь бол буултгийн бүх нөхцөлийг нь хүлээн зөвшөөрж байсан бол эсвэргээрээ Оросын холбооны улс олон тооны урьдчилсан нөхцлүүдийг тавьснаар эхний удаагийн Америкийн санал бол бүтлгүүтж байсан байгаа. За та бүхэн санаж байгаа бол Сауди Араб улсад Америкийн дипломатчид хоёр талын багийнхантай бол тус тусад нь уулзаж байсан байгаа. За Оросын албаны улсын зүгээс бол үндсэндээ дайн гарах болсон үндсэн шалтгаануудыг арилгах нь хамгийн чухал гэдгийг бол тодтогч байгаа. За НАТО өргөжж байгаа асуудал нь Оросын албаны улсад аюул занал хил учруулж байгааг бол онцолсон. Тийм ч учраас Оросын талын тавьж байгаа энэ урьдчилсан шаардлагууд, нөхцөл шаардлагуудыг эхлээ биелүүлсний дараагаар энэ яриа хэлцээр орно гэсэн юм байр суурьтай байгаа. За тэгвэл Оросын талаас тавьсан дээрх урьдчилсан нөхцлүүдийг Америкийн нэгдсэн улс хүлээн авч
Улмаар гал зогсоох санал бүхий одоо дипломат үйл ажиллагааг улам эрчимжүүлэх ажилдаа бол энэ 7 хоногт орж эхлэх байгааг олон улсын хэвлэлүүд бол онцлоод байгаа. За ялангуяа Америк нэгдсэн улсын талаас одоо хоёр талд тавьж байгаа ээлжид шин инхийн төлөвлөгөөний санал санаачлагыг бол барууны хэвлэлүүд энэ 7 хоногт онцоллоо. За гэхдээ яг одоо тухайн баримт бичиг одоо энэ санал болгож байгаа энэ төлөвлөгөөг бол аль бие ёсоор нийтлээгүй зөвхөн хоёр талд одоо өгөө танилцуулж байгаа. Гэхдээ энэ мэдээлэлтэй одоо танилцсан ойр одоо гэхдээ баталгаатай бус одоо их сурвалжуудын мэдээлж байгаагаар бол Америк нэгдсэн улсын зүгээс тавьж байгаа шинэ саналд Оросын холбооны улс яг одоо дайтаж байгаа галын шугамдаа дайн байлдаанаа зогсоож зүүн Украины дөрвөн мужийн эзлээгүй үлдсэн хэсгүүдэд хяналт тогтоох зорилгоосоо бол ухрах ёстой гэж байгаа юм байна. За үүнийх нь хариуд Америк нэгдсэн улс зүүн Украины дээрх дөрвөн мужийн эзэлсэн газар нутгийг Оросын хяналтын нутаг дэвсгэр хэмээн одоо дефакто хүлээн зөвшөөрөхийн сацуу 2014 онд Оросын холбооны улсын одоо хууль бусаар эзлэн авсан гэгдэх газар нутгийн бүрэлдэхүүндээ одоо нэгтгэсэн гэгдэх Кримийн хойгийг де юре байдлаар хүлээн зөвшөөрөх ийм саналууд бол багтж байгаа гэсэн мэдээллүүдийг бол гараад байгаа. За түүнчлэн Америк нэгдсэн улс Украин улсын НАТОд гишүүнээр элсэн орох явдлаас татгалцахыг бол одоо баталгаажуулж байна гэсэн ийм мэдээлэл байна. За энэ төлөвлөгөөнд багтаж байгаа өөр нэг бүрэлдэхүүн хэсэг бол Америк нэгдсэн улс одоогоор Оросын хяналтад байгаа Украины Запорожьегийн атомын цахилгаан станцад өөрийн бүрэн хяналтыг тогтоож магадгүй байгаа гэсэн мэдээлэл мөн гарсан. За хэрвээ Америк нэгдсэн улсын энэхүү төлөвлөгөө санаачлагыг одоо дэмжин хүлээн авч тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд Америк нэгдсэн улс дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээ явуулж байгаа одоо энэ өөрийн зуучлагчийн үүргээсээ бол татгалзсан гэсэн сүрдүүлгийг бол мөн одоо бэлдээд байгаа гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолсон юм аа. За Америк нэгдсэн улсын зүгээс боловсруулсан дээрх төлөвлөгөөнд гэхдээ одоо олон улсын эрх зүйн хэм хэмжээ дүрм журамд нийцэхгүй олон асуудал багтаж байгаагаас гадна тодорхойгүй зүйлсч мөн их байгаа гэдгийг бол мөн мэдээлж байна. За хэлэлцэж шийдэх ёстой олон тооны асуудал байгаа учраас Америк нэгдсэн улсын энэ удаагийн хичээл зүтгэл амжилттай болох хэсэг нь бол одоо тэмч тодорхой бус байна. За Украины тал нэн дараа гал зогсоож дараагаар нь яриа хэлэлцээ явуулахыг бол үндсэндээ хүсэж байгаа. Эсвэргээрээ Оросын холбооны улс бол зөрчилдөөнөө нэг бүрчлэн одоо детальчлан наривчлан одоо гүнзгийрүүлийн хэлэлцэн шийдвэрлсэний дараагаар одоо инхийн гэрээ байгуулахыг бол хүсэж байгаа. Харин зуучлагч Америк нэгдсэн улсын тухайд энэ дайныг аль болох түргэн хугацаанд өндөрлүүлэхийг одоо зорж байгаа юм аа. За ингээд үндсэндээ Украины талаас бол нэлээд буулт хийх одоо маягтай шин чанартай ийм санал санаачлагыг ихэнхдээ одоо Оросын талд шийтсэн одоо ийм санал санаачлагыг Америк нэгдсэн улсын зүгээс бол энэ удаад боловсруулж хоёр талд бол одоо инхүү тавиад байна. За ингээд хэрвээ биелүүлэхгүй бол Америк нэгдсэн улс энэ танаа энэ хоёр улсын зөрчилдөөн дайныг одоо өндөрлүүлэх асуудлаас одоо нэрээ татлаа гарыг шүү гэсэн одоо ийм сүрдүүлгийг бол үндсэндээ хийж байна. За тэгээд үүнтэй холбоотойгоор бас Трамп нэлээд олон мэдээллүүдийг бол хийсэн байна. За жишээлх юм бол дайныг зогсоох асуудлаар Украин улстай ялангуяа тус улсын ерөнхийлөгч Зеленскийтэй яриа хэлэлцээ явуулах нь Оросын холбооны улстай хэлэлцээ хийхээс ч илүү хүнд хэцүү гэсэн ийм зүйлийг бол тэрээр ярьсан байгаа. За тэрээр хэлэхдээ бид Оросын холбооны улстай бол тохиролцоонд хүрсэн гэж би хувьдаа бодож байгаа. Одоо бид Зеленскийтэй тохиролцох шаардлагатай байна. Түүнтэй хэлэлцээ хийхэд амар хялбар байх болов гэж анхандаа бодож байсан ч одоо хүртэл энэ нь хүнд хэцүү байсаар байна хэмээн хэлсэн байна. За мөн тэрээр Кримийг булааж авсан явдлыг Украинаас хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн одоо Зеленскийн байр суурийг бол шүүмжлэлтэй хандсан байгаа. За ингээд Зеленский одоо тэрхүү мэдээллийг Оросын холбооны улстай хийж байгаа Америкийн одоо энэ зуучлж байгаа инхийн хэлэлцээнд бол маш хор хөнөөлттэй юм тодорхойлж за Зеленскигийн иймэрхүү өдөө хатгалгын шинжтэй үг яриа нь Орос Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд бол хүндрэл одоо учруулж байгаа бөгөөд энэ нь зөвхөн дайныг сонжруулах болно гэж Трамп бол мэдэгдээд байгаа юм аа. За харин Киевийн талаас одоо яг түрүүн одоо хэлсэнчлэн Америк нэгдсэн улсын одоо энэхүү инхийн төлөвлөгөө нь хэтэрхий нэг талыг баримтлсан буюу Украины талаас олон буулт хийлгүүлж эсвэргээрээ Оросын талд шийдэгдсэн одоо ийм санаа санаачлаг болж байна гэж Киев үзэж байгааг Украины засгийн газрын ойрын их сурвалжийг бол иш татан олон улсын хэвлэлүүд бол мэдэгдээд байна. За 7 хоногийн сүүлээр одоо Трамп Орос Украин улсуудыг бол хэлцээрийн ширээний ард сууж
За түүний засаг захиргааны боловсруулсан энэ энхийн төлөвлөгөөний санаачлагыг хүлээж авахыг бол одоо уриаллаа. За тэрээр пүрэв гарагт Норвегийн ерөнхий сайд Йонас Гарта одоо цагаан ордонд уулзах үеэрээ тэрээр энэ дайныг өндөрлүүлэх, гал зогсоох яриа хэлцэг явуулах тодорхой хугацааг бол өөртөө одоо тавьсан байгаа гэдгээ бол хэлсэн. Ингээд энэ хугацаанд багтаж сөргөлөгч талуудыг Америк нэгдсэн улсын саналыг хүлээж авахыг бол үндсэндээ одоо шаардж байгаагаа бол мэдгцээ. За тэрээр хэлэхдээ талууд хоёулаа инх тайвныг бол ихэд хүсэж байгаа гэж бол би бодож байгаа. Тиймээс тэд хилэлцээрийн ширээний ард суух ёстой. Бид хангалттай удаан хүлээж байгаа учраас тэд одоо өөрсдөө хилцээрийн ширээний ард ирж суух ёстой. За бид инх тайвныг бол тогтоож чадна гэж бодож байна юм хэлсэн ба. За гэвч одоо яг Трампыг энэхүү мэдээллийг хийхийн одоо өмнөхөн Оросын тал Украины нийслэл Киев хотод Пуужин болон дроны томоохон цохилт бол үзүүлж, за Оросын цохилтын улмаас наазах нь 12 хүн амьд өгдөж 90 хүн бэртэж гэмтсэн ийм одоо хохирлыг бол үзүүлээд байгаа. За Оросын Киевт үзүүлсэн энэхүү цохилтын талаар ярихдаа Трамп мөн одоо Путинд хандаж одоо цохилтоо зогсоо хэмээн хэлээд байгаа юм аа. За Америк нэгдсэн улсаас бол сөргөлтөгч талуудад тавьсан энхийн санаачлагад ямар саналууд багтсан нь бол одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ түрүүний одоо хэлсэнчлэн баталгаагүй бус их сурвалжаар бол одоо Оросын холбооны улс Кримийн хоогийг хууль бусаар өөрийн газар нутгийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн явдлыг хүлээн зөвшөөрөх гэх зэрэг одоо Украины талаас олон буулт хийх зүйл залтууд багтан ороод байгааг бол одоо энэхүү одоо хэвлэлүүд бол онцолж байна. Харин Украины ерөнхийлөгч Зеленский Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр одоо үүний эсрэг саналыг бол мөн тавилаа. Тэрээр Притори хотно хийсэн эвлэлийн баг хурлын үеэрээ Трампын засаг захиргаанд өөр санал тавьж байна. За ямар ч гэрээ хэлэлцээрт Украин улсын үнэт зүйлс болон үндсэн хуулийн эсрэг ямар нэгэн зүйл залт орсон байх ёсгүй гэдэг мөн тэрээр цохон тэмдэглэсэн байгаа. Ингээд түүний тавьж байгаа шин санал Трампын ширээн дээр бол одоо очиж байгаа хаа гэсэн ийм зүйлийг бол яриад байгаа юм а. За ингээд Оросын талаас Украины нийслэл хотод үзүүлээд байгаа цохилт альва гал зогсоох бол энхийн яриа хэлэлцээнд ямар нөлөө үзүүлэх бол гэдэг дээр олон улсын зүгээс бол одоо мөн анхаарал хандуулж эхлээд байна. Ямар ч тач энэ 7 хоногт Америк нэгдсэн улсын засаг захиргаа Украины дайныг өндөрлүүлэх одоо энэ дипломат үйл ажиллагаагаа дахин одоо сэргээж эрчимжүүлж эхлээд байна. За тайм хөтөлбөр үргэлжилж байна. Улаан өндөгний баяр өнгөрсөн 7 хоногийн одоо амралтын өдрүүдээр болсон. За энэ баярт одоо оролцож өшлөгтэй олонтойгоо мэдчилсэн Ромын пап даваа гарагт таалал төгссөн одоо үйл явдлын эргэн тойрондох мэдээллүүдийг бид таймаараа хүргэхээр бэлтлээ. За католик шашны тэргүүн Ромын хамтлам Францис 88 наснда энэ 7 хоногийн даваа гарагт таалал төгслөө. За түүнийг Ватиканы Каса Санта Марта дах гэртээ даваа гарагт хорвоогийн мөх бусыг үзүүлсэнийг Ватиканы зүгээс бол албан ёсоор мэдэгдсэн. За тэрээр өнгөрсөн 7 хоногийн ням гарагт одоо улаан өндөгний баярын үеэр Ариун Петрийн талбайд цугларсан олон мянган шүтлэгтэй олонтой одоо мэдчилж уулзсныхаа маргааш өдөр нь ийхүү таалал төгссөн байгаа. За түүнийг таалал төгссөн тухай Ватиканаас албан ёсны мэдэгдлийг бол даваа гарагт хийсэн. За тус мэдэгдлийг Ватиканы кардинал Фаррелл хийсэн байгаа. Тэрээр мэдэгдэлтэй даваа гарагийн өглөөний 7 цаг 30 минутанд Ромын хамтлам Францис тэнгэр дэх эцгийнхээ гэрт буцлаа. Тэрээр өөрийн бүхий л амьдралыг их эзэн болон түүний сүмд үйлчлэхэд зориулсан юм а. Тэрээр бидэнд сайн мэдээний үнэт зүйлсийг зааж сургахын сацуу, үнэнч зоригтой хүн бүрийг ялангуяа хамгийн ядуу гадуурхагдсан хүмүүсийн төлөө тэднийг хайрлж амьдрахыг заасан билээ хэмээн одоо мэдээлэл хийсэн юм а. За Ромын пап Францис бол энэ он гарсны дараахан бронхитын эмчилгээ хийлгэж за дараагаар нь 2 уушгинда хатгалгаа авч одоо 5-7 хоногийн турш одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийхээ дараа дөнгөж бол гараад байсан юм. За тодруулах юм бол тэрээр Италийн нийслэл Ром хотын Жимели эмнэлэгт өнгөрсөн 2 дугаар сарын 14-ний өдөр хэвтээд за энэ хооронд бол эхлээд бронхит, за дараа нь одоо уушгины хатгалгаа, за дараа нь бол бүр бөөрийн одоо асуудалд хүртэл орж эдгээр өвчний эмчилгээнүүдийг бол одоо хийлгэжсэн байгаа. За 5-7 хоногийн турш бол одоо эмчилгээ хийлгэснийхаа дараа
тэрээр одоо эмнэлгээс гараад байсан юм. За эмнэлэгт байх хугацаанд түүний эрүүл мэнд 2 ч удаа бол маш хүнд нөхцөл байдалд орж байсан боловч дараагаар нь биеийн байдал одоо сайжирсан талаар түүний эмч нар бол мэдэгдэжсэн байгаа. За католик шашны тэргүүнийг эмчилсэн эмч нарын зүгээс түүнийг хамгийн багадаа 2 сарын хугацаанд тайван амрах ёстой гэдгийг бол мөн онцолж байсан. За боловч тэрээр одоо эмнэлгээс гарснаас хойш бас одоо шүтлэгтэн олонтойгоо уулзаж олон нийтийн арга хэмжээнүүдэд бол одоо оролцож байсан юм аа. За хамгийн сүүлд тэрээр одоо улаан өндөгний баяраар олон нийтэд шүтлэгтэй олонтой уулзснаасаа гадна мөн Ватиканд айлчилсан Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч J.D. Vance-тэй богино хэмжээний уулзалтыг хийсэн юм аа. За Аргентин улсад төрсэн Ромын Пап Францисийн жинхэнэ нэрийг бол Хорхе Марио Берголио гэдэг. Тэрээр 2013 оны 3 дугаар сард Ромын Пап буюу католик шашны тэргүүнээр сонгогдож Францис хэмээх одоо хамтлагийн нэрийг бол хүртэж байсан түүхтэй. За тэрээр католик шашинд илүү одоо зүүнний талын шинжилгүүдийг авчирсан гэдгээрээ бол алдартай. За жишээлх юм бол одоо ижил хөөснүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөгч гэдэг юм уу одоо ийм өмнө нь шашны одоо католик шашинд ийм одоо зөв бус зүйл тооцогдож байсан зүйлсийг бол одоо тэрээр зөвшөөрч байсан. Нилээд ийм орчин үеийг пап байсан байгаа. За мөн тэрээр Латин Америк Умард Америкийн бүс нутгаас сонгогдсон анхны Ромын пап бол одоо тодорч байсан түүхтэй юм аа. За ингээд католик шашны тэргүүн нас орсонтой холбоотойгоор Ватиканы одоо ахлахууд болон олон улсын католик шашны тэргүүдээс бүрдсэн кардиналуудын одоо коллежийн зүгээс шинэ Ромын папыг одоо сонгох болон за уламжлалын дагуу кардиналуудын коллеж Ромын папыг нас орсноос 15-аас 20 хоногийн дотор цугларан нууцаар хуралдаж санал хурааснаар католик шашны шинэ тэргүүнийг бол одоо сонгох юм. За харин Ромын папыг оршуулах ёслолыг энэ 7 хоногийн бям гарагт буюу одоо энэ 7 хоногийн бям гарагт одоо зохион байгуулахаар болсон байгаа. Мөн одоо католик шашны тэргүүн агсан эцсийн замд нүүдэх ёслолд одоо олон мянган шүтлэгтнүүд оролцохоос гадна мөн дэлхийн удирдагчид ирж одоо түүнтэй салхахаас хийхээр болоод байгаа талаар бол мэдэгдсэн. За тэргүүн игнэн тэгэхэд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч одоо Зеленский нар одоо суун гэж мэдэгдээд байгаа. За дээрээс нь Их Британий ерөнхий сайд Кир Стармер, Уэлсийн хунтаач Уильям, Испаний эзэн хаан Филипп, 6 дугаар Филиппе, Европын албаны комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лейн, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Италийн ерөнхий сайд Жоржо Мелони, Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей зэрэг одоо олон дэлхийн удирдагчид оршуулах ёслолд ирж оролцохоор болоод байгаа. За Бямгаргийн оршуулгын ёслолд 250 мянга орчим хүн оролцсон гэсэн одоо ийм тоог бол өгөөд байгаа. За энэ 7 хоногт мөн Ромын папын одоо шарилыг олон нийтэд одоо бас нээлттэй болгосон байгаа. За 3 хоногийн хугацаанд түүний одоо шарилыг нээлттэй байлгаж за 50 мянга гаруй хүн бол энэ хооронд түүнтэй салхахаас игээд байна гэсэн мэдээлэл байгаа. За ингээ үүний дараагаар түүний шарилыг гадагш нь бол гаргасан байгаа. За ингээд Ромын папыг одоо оршуулах ёслолын дараагаар түүний шарилыг оршоох Гигэ Мэри Майерийн сүмд одоо хүргэх болно. За ингээд түүний дараагаар Новем Диалас гэгдэх гашуудлын 9 хоног одоо Ватиканд эхэлнэ гэж одоо мэдэгдэж байгаа. За Ромын пап Францис таалал төгссөний дараагаар дэлхийн 1.4 тэрбум католик шашинтнуудын дараагийн тэргүүнээр хэн одоо сонгогдох вэ гэдэг асуудал бол одоо олон нийтийн одоо анхаарлын төвд ороод байна. За их сурвалжуудын мэдээлж байгаагаар 15-аас 20 хоногийн дотор католик шашны кардиналууд чуулж за улмаар нууц санал хураалт явуулснаар дараагийн Ромын папыг бол сонгох болно. За энэ удаад бол Африк эсвэл Азийн бүс нутгаас Ромын пап тодорч одоо магадлалтай байгаа гэсэн мэдээлэл бол мөн байгаа. За ингээд үндсэндээ 4 одоо хүнийг бол хүний нэг нь бол тодорхой магадлалтай гэсэн мэдээлэл гараад байгаа. За үүнд бол Италийн одоо 70 настай кардинал Пьетро Паролин багтаж байгаа. Тэрээр Италийн Ватикан улсын одоо төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Ромын пап Францисийн ахлах зөвлөх байсан одоо ийм хүн байгаа юм аа. За дараагийнх нь бол Филиппин. За Азийн одоо нэр дэвшигч байгаа. Филиппиний одоо иргэн 67 настай кардинал Луис Антонио Гоким Тагле байгаа. Тэрээр бол Аз дэвээс сонгогдох магадлалтай одоо ийм хүн юм. За кардинал Таглегийн хувьд бол олон 10 жил Филиппиний католик сумын пастороор ажилласан юм туршлагатай хүн байна. За дараагийнх нь бол Конго улсын одоо иргэн 65 настай кардинал Фридолин Амбонго Бисунгу байгаа.
За дараагийн Ромын папа олон сая шүтлэгтнүүдтэй Африк ТВ-с тодорхой магадлал бол нэлээд өндөр байгаа. За Африкийн католик шашинтнуудын тоо мөн одоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. За тэгвэл Африкаас одоо тодорхой боломжтой өөр нэг нэр дэвшигч бол 76 настай Гана улсын кардинал Питер Кодво Апиа Турк гэсэн байгаа юм аа. За ингээд үндсэндээ энэ дөрвөн хүний аль нэг нь одоо Ромын папаар тодорч магадгүй байгаа гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Ингээд та бүхэнд дэлхийн тойм хөтөлбөрийг хүргэлээ анхаарлаа хандуулсан баярлалаа.